CBC-тэй танин мэдхүй суурилсан энерги сэтгэлийн сургалтанд тавтай морилно. 5 дугаар бүлэг өөрийгөө энерги 2 дугаар хэсэг. Өөр тухтай байдлаар сууж бие сэтгэлээ анзааръя. Бетон чангарсан, чилсэн хэсэг байвал одоо сунгаж суллаарай. Яг энэ агшинд бие сэтгэлийн мэдрэмжээ ажиглая. Хэрвээ та хүсвэл хэд удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Алгуур зөөлөн амьсгалаа авахтаа. Хэрв та хүсвэл хүчил төрөгчөөр дүүрэн цэнгэг агаар таны бүх биеэр дарахж эд эсийг тэтгэж байна хэмээн бодоорой. Харин амьсгалаа гаргахтаа биеийн чангарсан хэсэг суларч, сэтгэлийн төгшөөр зовнил гадагшлаад, бие тайвширч, сэтгэл ямар нэг байдлаар тогтун, эсвэл хөнгөрч байна хэмээн төсөөлье. Хэрэг өнөөдөр сэтгэлээ тогтоох нь танд хэцүү байгаа бол хэсэг хугацаанд өнөөдрийн дасгалыг завсарлаж, өмнөх бүлгүүдийн бяцлаглаа хийж болно. Одоо бэлэн болсон бол сэтгэлийн гүнд орших сайн сайханд тэмүүлэх, зовлон бэрхшээлээс ангижрах хүсэл эрмэлзлээ эргцүүлэн саная. Гэвч зарим үед дотоод хүсэл эрмэлзлээс үл хамааран бид өөрсдөө хэд хатуу хандсны улмаас ангижрах, зайлсхийхийг хүсдэг зовлон бэрхшээлийг санамсаргүйгээр бий болох, улам томруулах нь бий. Одоо хэсэг хугацаанд альва алдаа бүтлгүүтлийн үед өөртөө хэрхэн ханддгаа тунгаан санаарай. Энэ үед танд ямар бодол, таагүй байдал бий болдог вэ? Ямар сэтгэл хөдлөл төрдөг вэ? Альва алдаа бүтлгүүдэл тохиолдох нь амьдралд байх л зүйл. Түүнтэй холбоотой янз бүрийн сэтгэл хөдлөл гарах нь жам өсний үзэгдэл боловч зарим үед сэтгэл хөдлөлийг оч байх үест түүнийг өдөөж өөрийгөө гэмтэх хэмжээнд хүргэдэг. Энэ үед нөхцөл байдал бүхэлдээ сөрөг, өөрчлөх, ямар нэгэн зүйл хийх боломжгүй мэт санагдана. Одоо бодоод үзье. Энэ үнэн үү? Танд ямар нэг алдаа, бүтлгүүтэл тохиолдоход түүнийг даван туулж амжилтанд хүрсэн тохиолдлоо эргэн саная. Тухайн сорилт бэрхшээл танд суралцах, өсөж дэвших ямар үн цэнтэй боломжийг бий болгосон бэ? Одоо хэсэг хугацаанд хүнд сорилт бэрхшээлийг даван туулахад бий болсон мэдлэг туршлагаа эргцүүлэн бодоорой. Бэрхшээл сорилтанд дуртай хүн гэж байхгүй боловч биднийг хамгийн их сорьсон үеуд бид өөрийн ур чадвараа сайн бүхнээ даачлах, жинхэнэ амьдралын хүсэл, үнэт зүйлсээ танихад тусалсан байдаг. Тэмцэлөөр бидний зорилгыг хялбар илрүүлж чадахгүй байж болох юм. Одоо танд тохиолдож байгаа сорилт бэрхшээлийг өргөн хүрээгээр авч үзэх нь ямар мэдрэмж төрүүлж байна вэ? Танд тохиолдсон бүтлгүүтэл, зориг, утга учирын хувьд элтэд урагшлагад тустай байсан уу? Танд тулгарсан хүнд хэцүү үеуд төстэй бэрхшээл сорилтыг туулж яваа бусдыг ойлгох, улмаар тэдэнд туслах боломжийг бий болгосон уу? Өөр тохиолдсон бэрхшээл сорилтыг ийм өргөн хүрээгээр шинжлэх нь танд ямар санагдаж байна вэ? Бидэнд бидний эргэн тойронд болж байгаа нөхцөлийг хянах, эсвэл сонгох боломж тэр болгон байхгүй юм. Гэвч тухайн нөхцөлийг хэрхэн авч үзэх, хандах үед сонголт хийх чадвараа сайжруулах боломжтой байлаа. Хэрв танд сөрөг сэтгэл хөдлөл, хатуурхсан дотоод хариу үйлдэл ажиглагдвал энэ байдлыг илүү өргөн хүрээгээр авч үзхийг хичээгээрэй.
одоо бодоод үзье. Ийхүү тулгараад байгаа нөхцөлийн тухай илүү өргөн хүрээгээр авч үзэхэд өнөөгийн бэрхшээл асуудлын талаарх таны мэдрэмж хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Энэ мэдрэмж хандлагаас алдаа сорилтын үед урам хугарах мэдрэмж үгүй болж байна уу? Хэрв та хүсвэл өөртөө итгэх, урам зориг төрүүлсэн энэ мэдрэмждэрээ сэтгэлээ тогтоогоод түүний хүч чадлыг тэтгэгч гэрэл болон чэйжний тань гол таслаа хэмээн бодоорой. Энэ гэрэл таныг амьсгал авах бүрт улам томорч таны бүх биеийг дитгэн дүүргэж байгааг мэдрээрэй. Эцэст нь амьдралын аливаа өсөлт уналтыг ийхүү өргөн хүрээгээр авч үзэх нь ямар ач тустай болохыг эргцүүлэн бодоорой. Ингэснээр бидний сайн сайхан бусдад харилцах, эерэг сайхан харилцааг хэрхэн бэхжүүлж хүчрхэг болгоход тусалж болохыг тунгаан бодоорой. Энэ бяцлаглыг хийснээр танд төрсөн сайхан мэдрэмж, сайн үр дүнгээ сайн сайхан болоод бие сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй хэн нэгэнд хэрв та хүсвэл зориулж болно. Ийхүү зориулгатай хэрв та хүсвэл энэ зориулгатаа илүү олон хүнийг багтааж болно. Бяцлаглаас танд төрсөн ухаарл ур чадвараа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх хэмээн зорилго тавиарай. Баярлалаа.